байцгаана янз байна. Та бүхэнд өнөөдөр амгалан айлтгая. Тэгээ өнөөдөр бас надад нийтлэг ирдэг нэгэн асуултын талаар бас тайлбарлаж өгье гэж бодсон юм. Тэгээ зарим залуус тэгдгэлтэй би эзэнд үйлчлэмээр байна. Гэхдээ би одоо бас бизнес хийх дуртай, сонирхолтой. Тэрээс нас улс төрч морох сонирхолтой байдаг юм аа. Тэгээд энээсээ болоод жоохон хэцүү байдгаа гэж хэлж байсан. Тэгээд энэ талаар би Даниэл намаас та бүхэнд уншиж өгье гэж бодсон юм аа. Тэгэхээр энд болохоор Небухаднецар гэдэг хаан бүсэл даваад Вавилоны хаан байгаа. Тэгээд тухайн үед бол Вавилон хамгийн хүчрэг гүрэн энийг байсан байгаа. Тэгээд тайгнуудаас сувжд гэр бүлээсээ язгууртнуудаас оролцуулсан Израилийн хүүдэд зармыг нь хаанд үйлчлүүлэхээр авчирч байгаа. Тэгээд шаардлага тавьсан нэгдүгürt нь тэд бие махбодын талаар согог байхгүй тий үзэсгэлэн төгс мэрэгэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц ба ялган салгаж чадвар заяасан хааны ордонд үйлчлэн зүтгэж чадвартай залуус байх ёстой гэж. Хаан тэдэнд халдаачдын хил уран зохиол заахыг тушаасан. Тэгэхээр энэ өндөр шаардлагыг давж орж ирсэн залуучууд байгаа. 4 залуугийн тухай хэлэх гэж байна би. Тэгээд тэд нэр зөвхөн энэ согоггүй бие махбод нь сайн төгс мэрэгэн ухаантай бүх салбарт мэрэгэн ухааны бүх салбарт гаргууд байна. Дээрээс нас хил уран зохиол заах ёстой. Тэгэд энэ хүмүүсийг олж авчирсны дараа хоол хүндээр тайлаад болж байгаа юм л та. Тэгээд энэ дээр дараачийн Даниэл намын цаашгаа 17 дугаар уншлыг унших юм бол энэ 4 залууд бурхан уран зохиол ба мэрэгэн ухааны бүх салбарт мэдлэг ба оюуны чадварыг өгөв. Тэгээд эдгээр хүмүүс хааны ордонд үйлчлэх ёстой, уран зохиол заах ёстой, халдаа хил заах, шин хил энэ төр заах гэж байгаа байхгүй. Тэр энэ хүмүүс зөвлөд бурхан энэ 4 залууд бурхан уран зохиол ба мэрэгэн ухааны бүх салбарт мэдлэг ба оюуны чадварыг өгөв. Тэр ийм 4 залууг еврейчүүдээс энэ Вавилоны хаанд үйлчлүүлэхээр авчирч байгаа. Тэр эдгээр 4 залуугийн нэр шинэ өгч Даниэл, Ханания, Мишель, Азрэ гэж залуу байна. Тэгээд Вавилоны шинэ нэр өгч байгаа юм л да. Бидний нэрийг харь үндэстэнд очоод солигдоод тэгээд явж байгаа. Тэр энэ хүмүүсийг хааны ордонд үйлчлүүлэхийн тулд мэдээж олон шалгуур тавьсан байна. Нөгөө талд нь эдгээр хүмүүст бурхан яасан байна. Уран зохиол ба мэрэгэн ухааны бүх салбарт мэдлэг оюуны чадварыг өгсөн байна. Тэгэхээр Даниэл дээрээс нь бас нэмээд Даниэл бүх төрлийн үзэгдэл хийгээд зүудийг ойлгодог байлаа. Тэгэхээр бас хүнслэг имийг хүртэл мэдэх байсан байна. Чадварыг өгсөн гэсэн. Тэгээд тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны дотоодсон өдрүүдийн эцэст тайгнуудын тэргүүн тэднийг Небухаднецарт бараалгууллаа. Хаан тэдэнтэй ярилцсан тэд бүгдийн дотроос Даниэл, Ханания, Мишель, Азрэ нартай энэ тэнцвэргүй нэгж байсангүй. Тэд хааны хувийн үйлчлэлд орлоо. Хаан тэдэндээ мэрэгэн ухаан болон мэдлэгийн бүхэл асуудлаар зөвлөдөж өчигд өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг элбэцэн зурхаачнаас 10 дахин илүү болохыг нь олж мэдлээ. Тэгэхээр энэ хүмүүс бол Даниэл зөвхөн зүүд нойр тайлхаас гадна хааны ордонд үйлчилж байгаа. Тэгээд бас хил уран зохиол зааж байгаа. Аль нь хийж байгаа. Тэгэхээр бурхан биднийг сүүл үр толгой болно гэж хэлсэн 10 дахин илүү болж бүр өөрчилсөн байна энэ хүмүүсээ. Тэгэхээр бусдаас 10 дахин илүү гэж байгаа. Бусдаас хааны ордын чинь ордонд ажилладаг хамгийн шилдэг хүмүүсийг авчирч байгаа байхгүй. Тэгэхээр улс орон дотор байгаа хүмүүсээс 10 дахин илүү биш. Бүр хааны ордонд орсон шилмэл хүмүүсээс нь 10 дахин илүү мэрэгэн ухаантай байгаа. Тэгээ ярилцаж үзсэн хаантай яриад нэрийг яасан байна. Харьцуулсан байна. Тэгэхээр та бүхний дуудлага хаана байгааг би хэлж мэдгүй. Бурхан танд ямар чадварч өгсөн байж магадгүй хэл уран зохиол уу, математикгүй, тэ эсвэл улс төрийн салбар руу, хууль уу, ангаахын салбар руу хэлж мэдгүй. Тэм чадварууд өгсөн ба. Хажуугаар нь бас сүнслэг бэлэг аваад сүтэг өгдөг байгаа. Тэгээ бүтэн цагийн үйлчлэл юм уу? Бурхны хаанчлыг тэлэх үйлчлэл та угаасаа тэр өөрийнхөө чадвараар ч гэсэн зүтгэж байгаа. Үнэхээр сайн юмч олон хүний амийг авардаг, олон хүнд үйлчлдэг юм ч гэсэн Бурхны хаанчлалд бол үйлчилж байгаа гэсэн үг. Тийм болохоор үйлчлэлийг одоо зөвхөн нэг хам хэрмээр ч юм уу ойлгож болохгүй. Тэр нь бол би зөв зүйл гэж боддоггүй. Одоо жишээл би зүүмээр Библи хичээл заадаг.
эдгэрэлжлүүлэлт хийдэг. Тэр нь ч гэсэн би Бурхны хаанчлалд үйлчилж байгаа хэрэг. Гэтэл би бас математикийн багш хийдэг. Улс төрд ч гэсэн бас би тодорхой хэмжээр оролцдог. Дээрээс нь нийгмийн бас идэвхтэй янз бүрийн салбарт би яадаг лээ оролцдог байгаа. Одоо ч гэсэн бас одоо тийм менторшип буюу залуус зориулсан ихтгэл лекцүүд семинарт бас би оролцдог. Тэгээд хувийн бизнес болон бусад зүйл хийхэд ч гэсэн оролцдог байгаа. Тэгээд тэрэндээ бол би Бурхан бидэнд хязгаар тавьсан гэж юусоо боддгоо. Тэг хүн болгонд Бурхан заримд нь 1, заримд нь 3, заримд нь 5 гээд талантын дагуу өгсөн байгаа. Тийм учраас танд одоо хитэн талант өгсөн бэ? Та тэргээрээ л яг Бурханд үйлчлэнэ гэсэн үг. Тэгэхээр бас Бурханыг бити хязгаарлаараа. Тэгээ Бурхан таныг айц салбарт дуудсан бэ гэдгийг бас сайн мэдэх болтугай. Тэгээд Бурханы дуудлага аз гадна биднээс Бурханы хаанчлалт хийх ёстой зүйл байгаа. Үнэхээр бид бие бинийгээ хайрлаж хүндэтгэж шүүхгүй байх явдал маш чухал шүү. Тэгээд эзнээс танд бэлэг аваас өгсөн бол бас талархаараа, тандаас авиа чадвар өгсөн бол бас талархаараа. Тэгээд танд подкастыг сонсож байгаа танд үнэхээр их баярлалаа. Бас бусадтай хуваалцаараа баярлалаа.